Яагаад хүүхэдтэй гэр бүл хүүхэдгүйгээс илүү бат бөх байдаг вэ? Нийтлэг зорилго ба үнэт зүйлс нь хүүхэдтэй гэр бүлийн гол холбоосуудын нэг бөгөөд энэ нь гэрлэлтийг бэхжүүлдэг. Хүүхэд хүмүүжүүлэх нь хамтын хүчин чармаалт шаарддаг бөгөөд энэ нь нөхөр эхнэрийн хоорондын холбоог бэхжүүлдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө хамтран ажилладаг бөгөөд энэ нь харилцаагаа хадгалах, бэхжүүлэхэд нэмэлт урам зориг өгдөг. Мөн хүүхэд гарч ирэх нь ихэвчлэн хосуудыг сэтгэл хөдлөлийн хувьд ойртуулдаг. Одоо та хамтдаа хүүхдийнхээ төлөө баяр баясгалан, санаа зовнилыг нэгэн зэрэг мэдэрдэг. Эцэг эх болох нь хариуцлага, сахилга бат шаарддаг. Хосууд хүүхдээ хүмүүжүүлэх хамгийн сайн нөхцөлийг хангахын тулд амьдралаа зохион байгуулах ёстой болдог. Тиймээс эхнэр нөхөр хоёр буулт хийж хамтран ажиллаж, бие биетэйгээ тохиролцож сурдаг бөгөөд яг энэ зүйлсийн ачаар гэр бүлд итгэлцэл өсөж, харилцан ойлголцол бэхждэг. Дэмжлэг ба биеийн тусламж. Хүүхдийг хоёр эцэг эхийн оролцоотойгоор хүмүүжүүлэх нь биеийн хувьд хамаагүй хялбар байдаг. Хүүхэд хүмүүжүүлэх нь өдөр тутмын биеийн болон сэтгэл санааны хүчин чармаалт шаардлага болдог идэвхтэй үйл явц юм.